За сайн байцгаана уу бүгдээрэнд нь зуны халуун өдрүүдийн мэндийг хүргье. Тэгээ өнөөдөр та бүхэндээ шинэхэн мотоциклийг танилцуулахаар заавал анбоксингийнхаа шинэ дугаарыг эхлүүлж байна. За өнөөдрийн энэ брэнд маань ямар брэнд вэ гэхээр TVS гэдэг Initec-ийн топ 3 брендийн нэг байдаг. За Initec-т бол мэдээж Royal Enfield байна. За TVS байна. За тэгээ бусад олон мотоциклийн брэндүүд хүч үздэг байгаа. Тэгээд олон тэр хүмүүнтэй зах зээл дээрээс Монголын манай хөрш шорон дээр модгшгаар ирсэн байгаа нэгэн шинэ бүтээгдэхүүнийг танилцуулах байгаа таатай байна. Тэгээд өнөөдрийн энэ мотоцикл маань бол яг хотын эд бүглэрэлд ажилдаг. За хүргэлтийнхэн түвээлтийнхэн за магадгүй каргоноос юм аваад ингээд нааш цааш зөөдөг тийм хүмүүсүүдэд зориулсан ийм жижигхэн TVS XL 100 гэдэг ийм загварын мотоцикл байгаа. За энэ хүн мотоциклийн үндсэн зориултыг бол та бүхэндээ хэлсэн. Үндсэндээ бол энэ мотоциклаар бол юу хийх вэ гэхээр за Улаанбаатар хотын төвжрээнд ажил амжуулдаг. За мөн ажил хэрийн хооронд ундаг тий. За том мотоцикл, том мотортой мотоциклаас зайлс хийдэг, аюултай гэж үздэг. Жижиг мотортой мопед, скутер ундаг ийм залуучуудад ийм хүмүүсүүдэд зориулсан ийм мотоцикл байна. За энэ хүн мотоциклийн давуу талыг та бүхэндээ ярьж өгье. За энэ мотоцикл маань 100 мотортой. За тэгээд мөн хотод унахад зориулагдсан гэрэл дохиогоор тоноглогдсон. За урд хойноо шингэн амаржинтэй. За хойд талд бол хос амаржинтэй. За тэгээ хойноо хүн сунлах зориулттай. За дээрээс нь энэ хойдлын саналыг авсны дараагаар бол ийм хайцаг бокс хийх ийм үнцэн хавтгаас өөртэй. За зориултын бокс нүртэл дэлгүүр дээр зарагдчихж байгаа. За ийм мотоцикл. За дээрээс нь бас энэ хастаачтай хэрнээ ийм маниултай. За дээрээс нь бас энэ доотлын нөгөө хойд хүний сууж байгаа гишүүр бас ийм өргөн тухтай гэдэг юм уу те арай ийм. За тэгээ дээрээс нь сандлын хувьд бол нөгөө бусад мотоциклуудыг бол ийм өргөн суулттай учраас бол бүгс холгоод өвдөд байхгүй. За хамгийн давуу талтай юм энэ мотоцикл юу вэ гэхээр 1.5 литр бензинээр 100 км-ийг туулах ийм зориулттай ийм чадaltaй. Тэгээ дээрээс нь энэ жижигхэн энэ хөөрхөн банкнд бол 4 литр гарангийн бензин ордог. За 4 литр бензин орно гэдээ ойлгочих хэрэгтэй. За мөн дохио. За тэгээд сигнал. За тэгээд энэ нөгөө гарид гэж ярьдаг те манайх нөгөө чок гэж ярьдаг. Мэдээж чи нөгөө карбюратортой хөдөлгөөнтэй учраас өглөө жоохон сэрүүнтэй болно, жоохон батаад өгчих зорилготой. За тэгээд энэ бол дээд хурд бол 80 хүрнэ гэсэн ийм зүйлттэй ярих дээрээ. За тэгээд ийм мотоцикл байна. За энэ хүү брендийн талаар ярихад бол 1911 онд Инитec улсад үүсч байгуулагдчихсан автобусны үйлдвэрээс үүсэлтэй. За англичуудтай хамтарч Initec-ийн дэргэд үүсгэн байгуулсан ийм TVS гэдэг ийм брэнд байдаг. За 1970 онд 46 жилийн түүхтэй ийм мотоциклийн салбарт хүч үзэж байгаа. За тэгээд 1970-аад онд үүссэн ийм мотоцикл байна. Олон жил туршлагаар энийг хийсэн. За тэгээд дээрэс нь 2015 оноос бас Sherco брэндтэй хамтарч Dakar раллид уралдаж байгаа. За дээрэс нь энэ жил бол 2024 оны бидний явуулсан Dakar ралли эдний TVS үйлдвэрийн багийн тамирчин Sherco-гийн факторид бас уралддаг. За энэ багийн тамирчин бол раллын 2 төрөлтэй Төрүүлсээ, Хобото 20 дотор 12 дээр 11 тэл 13-т орсон. Тэгээ мундаг ноо харит ноо гэж залууга. За тэгээд энэ мотоциклийн давуу тал бол та бүхэндээ хэлэхэд за урталтай бол мэдээж бол тэлдэг ийм тормостой. За хойд талдаа мөн энэ. За тэгээд гинж хөтлөгч араатай. За ингээд тойл байна. За хойд сууж байгаа хүнд бол бариул байна. За тэгээд энэ мотоциклийн нөгөө маневр гэж ярьдаг тийм ээ. Маневрын хувьд бол ийм нэлээ уул цайтай ийм эргэлт хийгээд бол зориулагдсан ийм зохион байгуулалттай. За тэгээд доороо бол ингээд гიშгээд явдаг хоёр юм тэглэхтэй. За мөн хажуу тишээ ингээд ийм төшүүртэй. За тэгээд дээрэс нь энэ мотоциклийн үндсэн өөрийнх нь жим бол 80 кг жимтэй. За дээд максимумдаа бол 130 гаруй кг-ийн даацтай гэж байгаа. Тэгэхээр бол
магадгүй нэг 80 кг, за 70 кг хэмжээтэй юм бол өөрөөсөө дахиад нэг 50-60 кг ачаа энэ дээр ингээд ачаад явах бүрэн боломжтой ийм моцикл байна. За тэгээ энэ моциклын хэдүүлээ дууг сонсъё. За тэгээ ингээд харж байгаа бах. Энэ моцикл маань бол автомат араатай. За гэхдээ автомат хэрнээ гинж одоо араа хөтлөгчтэй. За тэгээ 16 инчийн дугуйтай. За тэгээ дугуйны хувьд бол одоо та бүхэнд бол одоо юу гэдэг давуу тал гэж хэлж болохоос одоо хийгээстэй. За тэгээд никл одоо нээржин ийм одоо бууттай ийм моцикл байна. Тэгээд энэхүү моциклыг сонирхож байгаа хүмүүсд бол одоо Ярамгийн Sedan City-гийн номингийн доор байдаг TVS шоурумаас очиод үзээд худалдаж аваа тест хийгээд унах боломжтой. За тэгээ дээрэс нь эдний бол одоо моторондоо 2 жилийн баталгаа өгж байгаа. За дээрэс нь яагаад одоо энэ моциклыг та бүхэн санал болгож байна вэ гэхээр энэтхэг өөрөө гангийн үйлдвэр нь маш одоо чанартай. Гематит гэдэг одоо байгалийн тийм ордур байдаг. За тэр гематитээс гарч иж байгаа тэр гангийн орцтой төмрийн одоо тэр үйлдвэр нь энэ одоо моциклэнд одоо маш сайн одоо энэ араан төмөр одоо хэрэглийг үйлдвэрлэхэд одоо түлхээс болж байгаа. За тэгээд дээрэс нь GTM, Husqvarna, Gaz гэдэг одоо олон брэндүүд одоо энэ гэдгийн бажааж үйлдвэрдэг бол төмрийнхөө бэлтгэц зарим одоо партуудыг үйлдвэрлүүлдэг. Тэгэхээр бол энэ итгэхт бол моциклийн одоо эх орон гэдгээр бол одоо алдартай болж байгаа. Тэгэхээр одоо та бүхэнд энэхүү моциклийг санал болгож байна. Тэгээд энэхүү дугаараараа энэ эдгийн алдарт TVS брендийн XL 100 гэдэг моциклийг та бүхэндээ танилцууллаа.